Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, тархины дасгалжуулагч Учрал байна. За, нойр гүйдлийг бясалгалын аргаар хэрхэн эмчлэх талаар онлайн хичээлээ эхлүүлж байна. За, энэ хичээлийн сэдэв бол бие болон сэтгэл зүгээ бясалгалын аргаар тайвшруулан нойр гүйдлээ эмчилгээний аргууд гэсэн сэдвээр оруулж байна. За, энэхүү хичээл маань үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. 1-р хичээл нойрны талаар, 2-р хичээл нойр гүйдлийн талаар, 3-р хичээл нойр гүйдлийг бясалгалын аргаар хэрхэн эмчлэх талаар оруулна. За, 1-р хичээлийн үзэг сэдэв бол нойрны талаар болон нойрны мөчлөгийн талаар, бүтэн нойрны мөчлөгийн хэмнэл, нойрны мэдрэлийн механизм. Энэ 3 сэдвээр үзнэ. За, энэ хичээлийн зорилго бол нойрны талаар болон нойрны мөчлөгийн үе шатуудыг мэдэж авах, нойрны мөчлөгтэй тархины долгион нь хэрхэн хамааралтай болохыг мэдэж авах, наснаас хамаарсан нойрны онцлогуудыг мэдэж авах, нойрны даавар мелатонин гэж юу вэ гэдэг талаар мэдэж авна. За, мелатонин болон биохимикийн хоорондын хамаарлын талаар мэдэж авах болно. За, 6-ад нь нойртой холбоотой мэдрэлийн дамжуулагч хэсүүдийн талаар, мөн нойрны мэдрэлийн механизмын талаар мэдэж авах болно. За, нойр буюу нойрсох гэж юу вэ? Тодорхой хугацааны турш бие болон ухамсарын үйл ажиллагаа идэвхгүй амралтын байдалд орж ухаангүй байхыг нойрсох гэдгээ. Нойрсох үеийн онцлог нь бие махбодын үйл ажиллагаа болон ухамсарын үйл ажиллагааны чадвар нь багасж ухаангүй байх үе юм аа. Энэ үед мэдрэлийн эрхтэнгүүдийн идэвхтэй үйл ажиллагаа нь харьцангуй зогссон байх ба ихэнх булчингууд хөдөлгөөнгүй байдалд орсон байдаг. Нойрны талаарх судалгааг тархины цахилгаан соронзон долгионы давтамжийг ашиглан хийж байгаа. За, тэгэхээр тархины цахилгаан соронзон долгионы давтамжийг ерөнхийд нь 4 ангилдаг. Дельта, сета, альфа, бета гэсэн 4 тархины долгионы давтамжийг ашиглан нойр гүйдлийн судалгааг хийн явуулж байна. За, тэгэхээр дельта долгион нь 4 Гц-ээс доош гүн нойрсох үед тархинаас үүсэх энергийн давтамж байдаг. За, сета долгион нь 4-7 Гц-ээс доош хөнгөн унтах үед тархинаас үүсэх энергийн давтамж. За, дельта долгион нь 8-аас 13 Гц-ээс доош сэрүүн 50 байх үед тархинаас үүсэх энергийн давтамж. Бета долгион нь 13 Гц-ээс дээд тархи завгүй ажиллах үед тархинаас үүсэх энергийн давтамж байх нэ. За, тэгвэл нойрыг ерөнхийдөө 2 үндсэн мөчлөгт хувааж ангилдаг. За, энэ нь нүдний алим хөдөлгөөнгүй энрем нойрны мөчлөг, за нүдний алим хөдөлгөөнтэй рем нойрны мөчлөг гэж 2 ангилдаг байх нэ. За, тэгэхээр нүдний алим хөдөлгөөнгүй энрем нойрны мөчлөгийг нийт 4 үе шатад хуваадаг. За, Стэнфордын их сургуулийн нойр судлаач Уильям Демент рем болон энрем нойрыг тодорхойлохдоо рем нойрсох үеийн мөчлөгөөс хамааран бие махбодод өөр өөрчлөлтүүд тохиолддог гэсэн байна. За, тэгэхээр энрем нойрны мөчлөгийн үед бие хөдөлгөөн хийх боломжтой байдаг боловч тархин идэвхгүй зогсонх байдалтай байдаг. Харин рем нойрны мөчлөгийн үед тархин идэвхтэй ажиллах боловч биеэ хөдөлгөх боломжгүй, бие зогсонх байдалд орсон байдаг гэж тодорхойлсон байна. За, нойрны мөчлөг хэрхэн явагддаг вэ? Хүн нойрсож эхлэх үеэс энрем нойрны мөчлөгийн 1-р үе шатны мөчлөг эхэлдэг. За, аажмаар 2-р үе шат эхлэж 3-4-р үе шат руу ордог байх нэ. За, насанд хүрэхчид энрем нойрны мөчлөгийн 1-р үе шатнаас 4-р үе шат руу шилжих хүртэл нийт 90 минутыг зарцуулдаг. Энэ үеэс рем нойрны мөчлөг эхэлдэг байна. За, харин бага насны хүүхдүүдийн хувьд энрем нойрны мөчлөгөөс харьцангуй хурдан хугацаанд рем нойрны мөчлөгт ордог байх нэ. За, энрем нойрны 1-р үе шатыг нойрсохдоо бэлдэж зүрмэглэж буй үе шат хэмээн тодорхойлдог бол нийт нойрны 5% эзэлдэг 5-аас 10 минут үргэлжилдэг нойрны үе шат байх нь. За, энрем нойрны мөчлөгийн 2-р үе шат нь хөнгөн нойрны үе шат гэж тодорхойлдог. Нийт нойрны 40-50% эзэлдэг 20-с 30 минут үргэлжилдэг. За, энрем нойрны мөчлөгийн 3-4-р шат нь гүн нойрсох үе шат гэж тодорхойлдог. Нийт нойрны 10-аас 20% эзэлдэг 10-аас 20 минут үргэлжилнэ. За, рем нойрны нийт нойрны 20-с 30% эзэлдэг 15-аас 20 минутад үргэлжилдэг нойрны мөчлөг байх нэ. Нүдний хөдөлгөөнгүй энрем
нойрны мөчлөгийн шинж тэмдгүүд сэрүүн байх хугацаатай харьцуулбал ихэнх физиологийн үйл ажиллагааны идэвхжил нь буурсан байдаг. Тархи амралтын байдалд шилжиж, булчингийн идэвхтэй байдал нь суларч, хөдөлгөөн хамгийн бага байдалд шилждэг. За бие өөрт тухтай байдлаар солих зэрэг хөдөлгөөн хийх боломжтой байдаг байна. За харин нүдний хөдөлгөөнтэй REM нойрны мөчлөгийн шинж тэмдгүүдийг үзвэл тархины үйл ажиллагаа нь сэрүүн байх үедээ ижил төстэй идэвхтэй байдаг. Тархинаас альфа долгион үүсэж булчингийн чангарал багасж сулардаг байна. За мөн цусны даралт, зүрхний цохилт, амьсгалын хурд зэрэг дүн мэдрэлийн системийн үйл ажиллагаанууд идэвхтэй сэрүүн үеийнхтэй ижил төстэй байдаг. REM нойрны мөчлөгийн 80% нь зүүдэлдэг. Зүүдний агуулга нь хийсвэр бодиттой бус байдаг. REM нойрны мөчлөгийн хар дарсан зүүдний агуулгаас үүдэлтэйгээр нойрны эмгэгүүд үүсэх боломжтой байдаг байна. За унтсны дараах эхний 90 минут нь хүний хамгийн гүн нойр байдаг. Энэ гүн нойрны үеэс REM нойрны мөчлөг эхэлдэг байх нь. За NREM нойрноос эхлэн REM нойрны мөчлөг хүртэлх нойрыг нэг бүтэн мөчлөг гэж үздэг. Нэг бүтэн мөчлөг нь ойролцоогоор 90-с 120 минутын турш үргэлжилдэг. Шөнийн турш хүн ойролцоогоор 4-5 удаа энэхүү мөчлөгийг давтдаг байх нэ. REM нойрыг авснаар мэдрэлийн стрессээ бууруулж анхаарал төвлөрлөө сайжруулах боломжтой байх нь. За харин NREM нойр нь ядаргааг тайлж тухайн өдрийн болсон зүйлсийг ой санамжинд хадгалах тийм үүргүүдтэйгээр нойрны мөчлөгүүд явагддаг байх нь. За NREM нойрны мөчлөгийн 4-р үе шатаас REM нойрны мөчлөг рүү шилждэг. Нойрсох цаг уртсах тусам REM нойрны мөчлөг нь уртсах бөгөөд илүү сэргийг нойр руу шилжиж байдаг. Шөнө REM нойрны мөчлөгийн үед хүний зүрхний цохилтын тоо, амьсгалын тоо ихсдэг болохыг цахилгаан долгионоор тогтоосон байдаг. За хүн шөнө унтж байхдаа нойрны мөчлөг шилжиж байх үед нойрноос ирэх үзэгдлүүд явагддаг гэж бас тогтоосон байдаг. Наснаас хамаарсан нойрны онцлогуудыг үздэхэй нялх нас. Төрснөөс 1 сарын дараагаас нойрны мөчлөгийн төлөв тогтож эхэлдэг. За нялх насанд хүүхэд хоногийн 16 цагийн турш унтдаг. За няраа нийт нойрны 50% нь REM нойр байдаг. 2-оос 3 нас хүрэхэд REM нойрны мөчлөгийн хугацаа нийт нойрны 25% орчим болдог. 3-аас 4 нас хүртэл өдрөөр унтах зуршил нь үргэлжилсээр байдаг байх нэ. За шилжилтийн нас буюу эдэр нас. Шилжилтийн нас болон нас бий гүйцэн хүний нойрны мөчлөгийн хэмнэл нь адил төстэй байдаг. Гүн нойр 10 наснд хамгийн урт байдаг. 10 наснаас хойш гүн нойр багасж нойр илүү сэргэг болж эхэлдэг. Шилжилтийн нас болон эдэр наснд хүн дунджаар 7-9 цаг унтдаг. Өтөл наснд шөнийн нойрсох цагын дунджаар 6 цаг байдаг. Өдөр дунджаар 1 цаг унтдаг. REM нойрны мөчлөг болон гүн нойрны хугацаа огцон багасдаг. Зөөрмөглөн сэрүүн байх хугацаа уртсдаг. Шөнийн эхэнд нойр ихтэй сайн унтах боловч үүрээр эрт нойрноос сэрдэг. Өдрийн цагаар нойрсох нь ихсэж шөнийн цагаар нойргүйдэл үүсэх нь элбэг байдаг. За бие махбодын ундаж сэрэх хэмнэл буюу биологийн циркад хэмнэл гэж юу вэ? За өдөр шөнийн мөчлөгтэй хамт бие махбодын зохицол явагдахыг бие махбодын биологийн цаг буюу циркад хэмнэл гэдэг. За нойрны мэдрэлийн гол механизм гэдэг нь нүдний торлог бүрхөвчээр дамжуулан гэрлийн мэдээллийг генүүд хүлээн авч дүн мэдрэлийн системд дамжуулснаар үүсгэж байгаа процессыг нойрны мэдрэлийн механизм гэж хэлдэг байх нэ. Нарны гэрэл нь унтаж сэрэх хэмнэлийг зохицуулах гол хүчин зүйлийн нэг юм. За нар шингэж эхлэх үеэс бие махбодод мелатонин гих даавар ялгарч, мелатонин даавар нь биеийн халуун хэмийг бууруулан амрааж тайвширахад нөлөөлдөг даавар юм аа. За нар мандаж өглөө болоход мелатонин даавар зогсож бие махбодод сэрэх шаардлагатай кортизол даавар ялгарч цуснд орж эхэлдэг. Ингэснээр биеийн халуун нэмэгдэж, энерги хуримтлагдаж эхэлдэг байна. За хүний насны онцлог болон амьдралын хэв маягийг дагаад биологийн циркад хэмнэл буюу ундаж сэрэх хэмнэл нь өөрчлөгдөж байдаг. Дэлгэцийн цэнхэр дуяа болон тасалгааны тод гэрлүүд биологийн ундаж сэрэх хэмнэл гажуулдуулах сөрөг нөлөөтэй байдаг.
Биологийн цагийн дагуух биеийн өөрчлөлт 24 цагийн турш яаж явагддаг талаар харцгаая. За 12-оос 6 цаг хүртэл хүний бие хамгийн идэвхтэй үе байдаг гэж үздэг. За нар бууж эхлэх үеэс мелатонин ихээр ялгарч эхэлдэг. За шөнө күн нойрны үе явагдаж хүний биеийн хэм хамгийн бага үе дээрээ байдаг байна. За өглөө үүрийн 6 цагаас ахвалан кортизол ихээр ялгарч цусны даралт мөн ихсэх үе эхэлдэг байна. Өглөө нар мандах үеэс кортизол ихээр ялгарч эхэлж мөн цусны даралт ихсдэг байна. 6-аас өдрийн 12 цаг хүртэл хүн хамгийн цовоо сэргэлэн байдаг байх нэ. За энэ удаагийн хичээлд нойрны талаар болон нойрны мөчлөгийн талаар, бүтэн нойрны мөчлөгийн талаар, нойрны мэдрэлийн механизмын талаар үзсэн. За дараагийн хичээлд үзэх сэдэв бол нойргуудлын ангилал болон нойргуудлыг хэрхэн онцлох талаар үздэг. Мөн нойргуудлын шинж тэмдэг болон нойргуудлыг эмгүүгээр эмчлэх эмчилгээний төрлүүдийн талаар үздэг болно. За мөн нойргуудлыг бяцлаглалын аргаар нойргуудлыг хэрхэн эмчилсэн энэхүү судалгааны үр дүнгийн талаар үзэх болно. За 3 дугаар хичээл бол бяцлаглалын аргаар нойргуудлаа хэрхэн эмчлэх талаар оруулж өгөх болно. За өнөөдрийн хичээл энд хүрээд дуусч байна. Дараагийн хичээлээрээ уулзцгаая.